За hi guys. За өнөөдөр болохоор Сенагийн влог эхэлж байна. Өчигдөр болохоор гоё подкаст орсон. Өчигдөр болохоор Инрэл Сенагийн влог хийсэн. Тэгээ үзсэн шүү дээ өөр юм. За тэгээд өнөөдрийнх болохоор Сенагийн влог. За өнөөдрийн миний дугаарт болохоор манай ихч маань ирж оролцож байна. Ямар энэ сэтгэл гоё юм уу? Гоё байна. Ер нь бол их дайггүй шүү. Гоё байна. Гэтэ үзэгчд цагтаал цуглармаар байна. За бид хоёр өнөөдөр юу хийж байгаа вэ гэхээр бид хоёр гоё газар ирсэн минь харуулчих. Тийм. За олон хүний дурсамжинд мөнхөрсөн бах магадгүй зарим хүмүүсийн хүсэл мөрөөдөл нь байдаг бах. Бид хоёр Улсын драмын Эрдмийн театр дээр тамгагүй төрийн хаалтын үзүүрийг үзэхээр ирсэн байна. За тэгэхээр өмнө влогоо эхлүүлээд амжичээ гэж бодоод одоо ирсэн сууж байна. За манай их чиг Халуна гэдэг миний хоёр дахь ээж. Тийм хүн байна. Би чинаас. Миний хоёр дахь ээж тэгээд ихчтэйгээ ерөөхдөө дурсамж бүтээж аз жаргалтай хорон мөчн өрөх айгуу дуртай. Миний амьдралын 99.9 баг 9% мэддэг тийм хүн байна. Yes. Маш зөв ярьж байна. Тэгээ манай ихч манаас намаагаа бодох юм бол гадаад хэлтэй. Ийм мундаг эмэгтэй байгаа. Сингл. Үгүй. Заавал тэрийн зарлаа. Тэгж тэгчээ. Ийм гоё хүүхний чи одоо л гэлс борлуулж авахгүй бол авах байвал залгаарай. Тоглох хэрэггүй. Ингээд амархан ханаа олчих байсан юм бол энэ шүү чам дугаараа л өгч байсан юм. Тийм шүү дээ. За яны хань мэн гэж томорж байгаа над дээр ирэх байхгүй хичээ. Би тэр чинь зам дээрээс л хайхаас үлдээд. Оо. Манай их айгу олон машин сольсон л да. Даанч дайхгүй байсан юм байна. За энэ бол мазалт байлаа. За тэгээд тамгагүй төр маш олон өдөр тоглогдсон баха. Тэгж санаж байна. Нэг бараг сар бараг тоглогдсон баг. Тэгээд өнөөдөр яг хамгийн сүүлийн хаалтын өдөр тэгээ ихчтэйгээ хамт үзэхээр ирсэн байна. Бас манай монголчууд драмыг тий Улсын драмын Эрдмийн театрт бас жүжиг үздэг болсон байна. Нэг үе бодох юм бол нэг хэсэг бүр юу ч байсан тий. Тийм, ерөөс юу ч. Би ч энэ тамгагүй дөрөжин 2010 11 онд л үзчихсэн. Нэг удаа бүр дээр үе одоо энэ тавилт дээр хуучин тавилт дээр үзсэн. Тэгж яхад ч энэ баг заал дүүрхтэй гүтээ л үзчихсэн. Тэгээл нэг оюутан ч байсныг хэлгүй оюутны хүмүүстэй л үзүүлчихсэн. Тэрнээс одоо харин жоох монголчууд маань гоё юм үзээд соёлцсон байна, сурцсан байна. Бас нэг хувцлал гэдэг юм дээр ч айгүй анхаардаг болсон байна. Гоё. Айгу хүндэтгэж ирж явах шиг үү тий. Хүндэтгэж ирж явах шиг. Ихэнх нь айгу гоё хосолтой, костюмтай, пижактай, тэгээ хүүхнүүд нус гэдгээ янзал нүүр мүрээ будсан. Тийм байна. Тамгагүй төрийг үзлээ. Дуусаад гарч тий завсарлагаанаар гарч сэтгэлээ л эхнээс тэгтээ. Тэгээд дараа нь төгсгөлд дахиад уулзъя. За ингээд тамгагүй төр. За гараад ирлээ. Эхний хэсэг завсарлсан. Сэтгэгдэл бүр маш амар. Бүр үгээр хэлье харгалаа. Яг үнэндээ. Тэгээд нөгөө тэр их хүний сэтгэл бүхэл юм бүр амар гоё. Зүгээр л гоё. Таны өмнө нөгөө үзчихсэн гэсэн чи та. Тэр чинь зүгээр л хитэн тийш өгүүлсэн. Ийшиг ингэж яг ийшиг ингэ зохиол яг тэр үедээ бол мундаг л байсан л та. Гэтэ одоо л энэ дээр бол нэг физикл гэдэг яг үгний утга гарч ирж байна шүү дээ. Тийм хөгжимтэй, тийм драматург гэж ярьж байгаа. Ямар юм миний хувьд бол одоо би бас нэг талаас асрах үнэллээ л дээ. Тийм манай монголчууд нэг талаас айгүй хэм үздэг болсон юм байна. Түүгээрээ дамжуулаад түүнийг бацдах гэж илүү юм хүргэх гэж манай урлагийнхан бол их зүтгэдэг болсон юм шиг байна. Тэг санагдлаа. Тайз тий гоё, хувцас гоё, бүжигчд бүр гоё. Бүжигчд гэхдээ амхэр амжуулж байна тий. Бүжигчдийг өстө тэгнэ гэж бодоо. Би сая гэхдээ яг бүр юун дээр үйлсэж ш тэр нөгөө нэг их хатан тэр баг хатан дээр хүүгээс олж байгаа үстэй. Тэгэхэд тэр ёо би бүрс ёо нүдэн нөлбөс зэлгдэг. Би бас тэгсэн. Тэр хамгийн гол нь тэр юу гэдгийг үйлдэлээр тэр арт бүжиглж байгаа тэр тий сэтгэлийн илэрхийллийг ямар амар гаргаж бүжиглэвэ тэгээд амар юм нөлөөллөө. Мундаг байлаа. Одоо 2 дугаар хэсгээ 20 минут гэсэн бүр тийсэн яадаг үлээ. Гэхдээ их хатны хүүхэд ямар болох бол тэр чинь овшин л юм байх л. Гэхдээ саяны үзэгдлийн хаалтан дээр штэ нэг юм нэг дээрлгүй үсч чинь тий. Тэгээ эцгийгээ дураагаа тэр болтол гэж эцгийгээ дураагаа гэдэг штэ. Игэрэг их зүүн шүү тэр. Тэгээд юуныг бас толиулан үзүүлж байгаа Хэрогийнхан да тий. Маш их баярлаа. Драмын театрынхаа мундаг жүжигчдтэй маш их баярлаа. Баярлалаа. Баяр үргээ маш гоё жүжиг байна. Одоо ингээд
дараагийнхаа үзэгдлийг бүр ингэ тийш яд үлээгээд наа. Бүр ингэ за гялс баг нэг 20 минутанд баг гялс нэг 5 минут дотор гялс өнгөрчөөс тий. Бүр ингэ Яг тийм. тийм бол гялс ороод үзчих гээд юм. Тий. Тэг бит хоёрын хувьд л юу гэдэг өнөөдөр миний влог бол айгу баялаг влог болчихлоо. Айгу гоё сэтгэл хаваалцсан влог байлаа. Тэгээд ихчийн манд буйнаар манай ихч мань амар сэтгэл боллоо тий. Аач. Тэг гоёлаа. За бит хоёр одоо үргэлжлүүлээд юм идэнэ. Тийм зорилготой тий. Тий, үсэж байна. Нөгөө сэтгэл хөөрөөд юм идэг ухарч ирсэн байна. Одоодныхоо мохорлоо нэг жоох юм шидчээ тэгээд үргэлжлэл болох дараагийн үзэгдлийг үзэх тийш яадаг хүлээж байна. Яаж 20 минут тасарлаа. За юм аа. Одоо лавар орж иж ямар амар том хатч байна. Ямар Юу яса? болгоогоор орж иж ямар муухай том хатч юу гэж байна. Дүүрт. Аа. Сэндвич нь ямар гомдтой юм бэ? Тэгээ альва зүйлийн хамгийн гоё юм идэх байдаг тийм. Үнэхээр юм идэх гоё наа. Дэрэгдэх хүндээ чамсуулангүй. Миний влогийг үздэг эрэгтэй хүмүүсээ манай эгч маань ийм хөөрхөн байгаа шүү. Өнөөдөр битээр ингээд драмын театрт юм үзээд завгүй. Маргааш кинонд ялтанд яваад завгүй. Маргааш миний тавсан кино. Хоёр дахь завгүй, гурав дахь завгүй, дөрөв дахь завгүй бас байгаа. Уулзах нөгөө төлөвлөгөө байгаа шүү дээ. Дөрвөлөө. Чи угаасаа маргааш амжих гэж дөрөв. Тав дахь Friday шүү дээ. Зай. Хасанд нь шартаа завгүй. Үтсэнд нь сэргээ зав. Нэгтээс нь хичээл амарх юм байлаа. Тэгээ бүр завгүй. Мөн үү? Яг Даатгамтарч гэдэг уран сайхны кино аимшиг. аимшиг юм. Аимшиг байхгүй юу? Тэгээ гол дүрд нь их заах. Хүнтэй чойд. Тэрийж маргааш нээлтийн үзэн шүүн унтаж чадахгүй бол яахан. Та гайгүй би яадаг гэж нүдээ ингэж дараад чихээ ингэж дараад хүндүү шигдээд тэгж үздэг. Одоо намайг тэнд ерөөсө кино үзэх биш намайг үзэдгүй юм. Та тэр үзэх баг илгээр явах юм шүү. Би ч орж байгаа зүйл дахиад орж бадар. Биш нөгөө ицсэн хүн нэрээ бодно гэхдээ нэрээ бодоод гэж байгаа. Ингэхэл баг. Ингээд Хамаагүй ойрлох юм бол сэнэг их алхахны л их байх тийм одоо нөө ганцхан хүн нэрээ бодоод тэгээ дугуул. Тэгээ дүү хааны хүнээ бодож байгаа юм чи яаж хамаагүй юм хийж болох вэ? Дотроо болол хүмүүс дурак ямар цаа гоё байх юу вэ наад. Фак шэр гэдэг. Тэгээ бас аимшиг кинонууд чинь ингээд үйл явдал нь ойлгомжгүй хэрнээ л айлгах гал амар зөрчсөн байдаг штэ. А энэ киноныг бол тийм биш. Энэ маш ингэж хүмүүст өгөх. Тэгээ спойлердож болж байгаа юм уу? Тийштэй спойлер хийжлээ. Тийштэй спойлер хийжлээ. Заari та. За хамт дуурсан хоёр үргэлжлүүлээд үзлээ. Баяртай гарч ирээд бүр гоё сэтгэл дүүрэн төгсгөлийн хүртэл яриа. Бай. Монгол сэдвийн мата төрийн тактик мөрөн зогож Монголын хавцрын захаад бүдүр Монгол грамын зүсэг бүдүр Монгол грамын зүсэг ий бүдүр хэцэг За бит хоёр нь ямар ч хэлсэн улсын драмын Эрдмийн театр дотор тамгагүй төрөө үзэж гараад ирлээ. За тэгээд сэтгэл маш өндөр байна. Миний хувьд бол ямар их омогшил, ямар их уйлж унжиж тэр дотор сэтгэл зүйн тэр амар
драмаг мэдэрч гарч ирвэ. Балзар байна. Йоо. Бараг өөрөө ороод үхээд өөрөө амьдлуулаад бараг яагаад ч юм те. Би тэгтээ хүчрийг ухахт нь хүчр үдтэй тий. Хүчр үлээ. Хүчр штэ. Хүчрийг ухахт нь болдог болоо ангаахын одоо бараг одоо үе ангаах ирээд ингээд аваад дараад ингээд босоод ирээсэй бодсон төхөө. Йоо. Ингээд бас те яалчгүй нүд бас яалчгүй тайрсных гэдэг утгаараач гинөө хоолойгоо хэрчүүлэл баа штэ ер нь бол амьдрал дээр. За бараг. Уг хүн бол ээжээ гэл ингээм агсан чинь ээжээ. Гэснаа би бүр үхчихээгөө. Үхлий 5 секунд өнгөрч өгөө. Алтан голден тайм дуусаа коньяц гэв. Тийм бодчихсон чи харин дахиад ингээд үхчлээ гэдэг ээжээ. Ингээд дахиад наагаа навсан. Йоо тэр талаас нь бодсон чи үнэхээр кайфтай байлаа. Гэтэ яг үнэ хэлэхэд яг тэр зүйл уйсан байсан. Уйсан. Би ч гэсэн уйсан. Тэр нөгөө хин дүлгөөнийг өгөхөд бас уйсан. Тэр ямар гоё үхлийг хийвэ. Тийм. Тэр нүүдэр минь дотор хаанда яг ярьж байгаа шүү дээ. Ингээд одоо ингээд та намайг ингээд автаа одоо би ингээд ханьмин гэж хэлэхэд тэр ямар амар зүрхэн тусдсан би. Яг энэ би яг тамгагүй төрийг үзээд юу гэдэг надад бас нэг амар ойлгогдсон юм юу байсан гэхээр би ийм ойлгосон. Хатан хүний ухаан, өсгөө хүний одоо энэ ухаан гэдэг юм ямар агуу вэ? Тэ? Богино ухаантай гэж хэлээд байгаа боловч цаад язгуурдаа ямар агуу вэ гэдэг юм ойлгосон. Яг л ингэж байгаа байхгүй юу? Чиний дотор одоо асар их юм бүрэлдэхгээ тий ийм байдгаа. Тэгээд одоо чамаг ингэж явуулъя гэхэд тэр акцент ямар амар байсан бэ? Надад зүгээр л цаад санаа. За эмэгтэйчүүд бид нар зөв байх хэрэгтэй юм байна. Бид нар ухаантай байх хэрэгтэй юм байна. Бид нар эрэгтэй хүнийг зөв заалж гимээр улс орон гүрэн үүрд оршин тогтнох одоо бас нэг хэсэг хувийг эзэлдэг юм байна гэсэн тийм ухаан надад орж ирсэн. Тэгэхээр ааштай зөв зүгээр байж байгаа ааштай болсон. Амьдрал дээр мөнгө үзээд ааштай болж байгаа. Амьдралын наадах цаадахыг дөнгөж амсаж мэдэрж үзэж байгаа. Хосуудаа та бүхэндээ хандаж хэлэхэд ээдээ нэгнийгаа түшиглээрээ, нэгэндээ итгээрээ, хин нэгнийгаа хайрлаарэ, үгийг өнгөрөөдөг байгаарэ. Ухаан шүү, ухаан ирж бай, эмч бай, аль алинд нь хамаар хавлж хэлье. Тэгээд дан ганц одоо ингээд Монголд яг ингээд энээс улбаалаад ярьчихад Монголд салалт гэдэг юм асар их заяа. Тэнгүүд энэ яг юунаас болоод байна? Тэгээд яг юу вэ гингүүд. За зарим нь бол үнэхээр эрэгтэй хүнээс болсон, зарим нь үнэхээр эмэгтэй хүнээс болсон. Одоо ийм яриа гараад байна нэг чинь. Сайн эмэгтэй олдсон гэдэг энэ нийгэмд худлаа юм шиг байна. Сайн эрд нөхөр олдсон гэдэг энэ хорвоод худлаа юм шиг байна гэж ярьсан гэж байгаа байхгүй юу? За магадaltaй шүү. За тэгсэн чинь надаа юу бодогдсон гэсэн чинь нэрээ тийм би ч гэсэн сингл гэж байхгүй юу? Би single mom. Тэнгүүт юу байгаа юм? Зарим нь амьдралын цаг хугацааны ирэхээр зарим нь хитрхийг жаргал дагж гин, зарим нь хитрхийг хөрөнгө дагж гин. Өнөөдөр чин үнчээр хоёр талаасаа нэг юу юугүй нийлж амьдралаа босгочоод тэрэндээ одроод өөр хүнийг хараад дагаад явж ингээд уучлаараа ихтэй хүн таны буруу. Эмэгтэйчүүдийн хувьд ч тийм нөхцөл бас байгаа бах. Тийм эмэгтэйчүүд байдаг л бах. Тэгээд тэр хүмүүст ч гэсэн хандж ирэхэд уучлаараа босгосон амьдрал чинь үн цэнтэй биш вэ нөө? Тэ? Үн цэнтэй биш вэ нөө? Сая тамгагүй төрийг үзээд надад үн цэн гэдэг юм эмэгтэйч хүний, эрэгтэйч хүний үр хүүхэд гэдэг ч одоо зүйлийн үн цэн гэдэг ямар агуу вэ? Эр хүн эх орноо, эмэгтэй хүн эр нөхрөө одоо тэтгэж тий бий болгож явдаг юм болов уу гэсэн энэ юм харлаа би бол. Тийм ер нь бол үнэн шүү. Ийм хөтөлөд хэлсэн. Тэгээ ер нь бол нөгөө нэг жүжиг. Ер нь бол одоо гэхдээ манай залуучууд ер нь айгүй хүмүүс их үздэг болсон байна. Гэтэ бас сайнны хажуугаар саар гэж юм байна л та. Нэг юм цаг 30 минут за цаг 10-20-оос нэг цаг 30 минут нэг дүг тоглолт болоод 20 минут завсарлаа дахиад нэг цаг 30 минут тоглолт болох гэж байна. Тэр оронд нэг уцаа оролдохгүй хүн шиг уцсныхаа эсвэл за бусдаа үнэлдэг юм уцсныхаа дууг алдаад тэгснэ хажуу суужсэн залуу бүр амар ярьж мэрээ. Тэр одоо үнэхээр соёл гэдэг юм одоо мэдгүй шүү дээ. Одоо ингээд залуучууд ингээд соёл гэж бид нар мянга шаардаад энэ дижитал эрен гэд байгаад байгаа боловч хүн өөрөөсөө эхлэлтэй. Өөрөөсөө юмыг эхлэлтэй. Тэрийг 3 цаг уцаа анзаарахгүй байх нэг комент ирэх нэг сошиал дээр юм тавигдах мэдээ уншихыг нэг 3 цагийн дараа уншчихад өөрөө чи юм унтах гээд байна уу? Тэ одоо нэг сүлжээгөө газар явж ивэл минь горох гээд яах юм. Тийм шүү дээ. Минь горох гээд яах юм. Тэгж бас сэтгэмээр байна. Тэгээд бас ирж үзэж байгаа хүмүүс бас ахмад хүмүүс их харагдлаа. Юу эндээс хэлэх гээд байна гэхээр эдгээр хүмүүс ч гэсэндээ өнөөдөр нийгмийн хөгжил, дэлхийн хөгжил, соёл гэдэг юмыг бас суралцаж байгаа юм болов уу гэж би харсан. Тэгэхээр манайхаа залуу үеийнхаа тийм ээ бид бас энэ хүмүүсийн энэ агуу ухааныг, энэ хүмүүсийн сэтгэлийг бид нар өвлөж авах хэрэгтэй байна.
адаглаад энэ хүмүүс уцаа оролдохгүй байх хэвээр анхаарлаа 100% төвлөрүүлэх хэвээр гэх мэтлэн зүйлсүүдийг дэрэгдмэн сууж агаад үйлдэлээрээ үзүүлж шүү. Тийм болохоор бид нар төлгөөнийг өгөөл ингээл амар уйлсан би чин дотор ёо за нэрэ гэж чинь хажуудгийн дуцаар ярьсан. Би шууд оо юу ингээ хажууд шиг харангуйтай нөгөө юу уйлах. Ингээ анхаарал сарничж байгаа болохоор тийм нэг утгагүй болчихж байгаа байхгүй. Тэрийг л залуучууд маань тэрийг ер нь жоохон болчих хэрэгтэй юм шиг байна. Суралцах хэрэгтэй. Ер нь өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэрийг л хэлэх. Тэгээд надад тэр дүлгөө ихчийн гарч ирдэг хэсгээс эхлээд л дүлгөө ямар гоё юм зөөлхөн эмхтэйг тоглоо вэ гэж харсан. Эсвэл уг хүн нь тийм зөөл юм уу би сайн мэдэхгүй. Уулзаж эсвэл ямар нэг кино урлах те юу гэдгийг хамтарч үзээгүй болохоор би сайн мэдэхгүй. Гэхдээ ямар зөөлхөн юм бэ? Би гараал ирэхтэн тэр гоё байгалийн одоо ингэ чинь нар жаргахад байна нэг юм зөөлх яган тоядтаад л те. Сэвшээ салхи нэг юм халуунаар үлээгээд тэгээд л нэг юм орчин нь бүрдээд л нэг зөөл аялгау яваад бид нэг кофе уугаад л нэг суудаг мэдрэмж байдаг шүү. А яг тэр алтан мэдрэмжийг яг тийм мэдрэмжийг төрүүлж чадхуйс тийм эмхтэй байсан. Тэгээд ийм одоо тамгагүй төр гэдэг энэ асар том одоо бавуугийн лав сургуулийн зохиол юм байна шүү те. Тамгагүй төр энийг бас би энэ дээр л ирж мэдэж. Тэгэхээр залуучууд бидний мэдлэг бас хомс шүү. За миний үеийнхаа хэлчихье. А ихч маань болохоор намаагаа бодох юм бол бүгдийг бас мэдээд байна ингэдэг тэгжсэн гэдэг. Би болохоор аачгүй бэчгүй тэгээ миний үеийнхаа би мэддэг гэхээр амар хөшин тийм биш. Гөө тэгж. Гөө би зөв мэдлийн тар хүрээгээ чинь лаг гэж хэлсэн байхгүй. Тэрнээс ч нас хөөс яриаггүй шүү дээ. Гэтэ тань саяны өмнө үзчихсэн тамгууд төрөг та түрүүн хэлсэн шүү дээ. За тэр бол Google өнгөрчих шиг үлсэн гээд. Тэгээ яг тэр үед нөгөө нэг одоо энэ тоглож байсан жүжигчдээс бол цэрэн давахгүй байна. Одоо өнгөрсөн тэр үе хүмүүсээс тэгж яхад одоо бол яг шинжилсэн найруулгаар угаасаа тэр шинжилсэн найруулгаар тавьж байгаа учраас жүжигчд маань өөрснөө нэлээд өөрчлөгдсөн байна. Мундгуудаас ирж тоглож байна. Гой бүжигчд гой нэмэгдсэн байна. Тэгээ би сая төгсөлөөр би яг нөгөө нэг тэр нэг үгэндэн дуртай хүннүүд төр тэнгээсээ хагцсан. Би нөгөө би хүүгээс хагцсан хүнгүүд төрнийг тэнгээс хагцсан. Энэ үгэн дээр би хүртэл амар тэр яг үдчих байхдаа би бүр амар тийх зүгөө бүр ингээд реакц өгөөд бүр ингээд ёо гэжсэн бол би сая яг тэр үгийг дахиад сонсоод бүр ингээд чичрээ доктор харсан аа ёо гой шүү. Тэгээд мэдрэмж хаан л өгч байгаа байхгүй юу? Яг зүг. Би сая үдчихэд яг ийм юм хамгийн эцэст нь би ийм юм бодлоо. Бид нар чинь төргөө яваа юм биш үү? Бид чинь толгойгүй төргөө яваа юм биш үү? Тэгэхээр энэ улсыг төртөө толгойтой, зөв нэгтршилтай, зөв үзэл бодолтой болгохын тулд бид хичээх хэрэгтэй юм байна. Залуучуудаа бүгдээ энэ их орныг нэг босгоё. Би бүр өстө тэгж омогшиж гарч ирлээ. Бүр алъя л та. Хүссэн энэ 76 хуухлаа л та амир тэгж. Яг үнийг хэлэхэд манай аав ээжийн үе, манай ах эгч нарын одоо дээш одоо хүмүүсийн үе одоо энэ тийм зүгээр төрийн байгууллагч гэсэн ерөнхийдөө багасчлаа шүү дээ. Харин тэгж яахад одоо яг зүгээр манай ахын үе, манай найз нар үдийн манай найз нөхдүүд яг ингээд бид нар яг ингээд одоо түүчилээд гарч ирж байна л та. Яг ингээд түрээд араас нь ингээд тэр хүмүүсийг түрээд гарч ирж байна. Тэгэхээр би ер нь бүгдээрээ санаачлахтай бай, өөрснөөсөө соёлыг түгээцгээе. Ер нь юмд оролцож бай. Тий. Одоо нэг наадмаар бид нар үндэсний хувцас өмсөх ёстой гэдэг шиг тий. Гэдэг шиг бид тэгж урайланхан нэгнийгээ хүндэлсэн, уучлсан, хайрлсан, инэрсэн баймар байна. Би тийм юм маш хүсэж байгаа. Тэгээд одоо ингээд хамаагүй хийлам, аллах, дүрлэг юу ч гинэ газар юм ч тоо. Өглөө осоод хэдийгч кино болооч хөөе хүмүүсээ сэрээч нэг аятан амьдрья. Тэгээд тамгагүй төр дахиад дараа ямарваа нэг байдлаар тавигдвал үзэж амжаагүй хүмүүсийг тий өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөө гэр бүл аяг хоол нэг арх дарс тий нэг явахгүй нэг юм хүүхэн шуухан залуу эсвэл хувц хунар тиймд үж яхахаар нэг удаач болов ирээд тамгагүй төрийг үзээд өөрийнхөө ухаанд юм нэмээсэ гэж босч байна. Оюуны мэлмигээ нэгээсэ. Тий яг оюуны мэлмигээ нэгээсэ. Игчдэр үед бол өнөөдөр жаргалтай влог байлаа. Нэг жаргаж юу лээ? Жаргаж үзлээ шүү дээ. Зөө гоё жаргаж үзлээ. Вау. Тайз. Тэр арын тэр тайзны тэр чимэглэл, гэрэл тусгал ямар мундаг юм бэ? Агуу. Яа тэр дуу шуум тий. Яа би бүр ингэж тэр одоо жишээлбэл сая тамгагүй төр тэр нөгөө баг хатын их хат хоёр хуйлаа юу яагаад гараад ирлээ. Тэр хүүхэд яг жинхэнэ юм шиг тий. Тийм тэр хийсэн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр манай бас урлаг соёл гоё хөгжөөд шүү дээ. Гоё болж байна. Бүр гоё. Үнээр тааламж. За тэгээ өнөөдрийн бит хоёрын яг
Тамгагүй төрийг үзсэн влог, Сенагийн влог 22 дугаар дугаарга. 22 хүртэл яасан байна. Ундаг. Тийм тэгээд ингээд шинэ влогуудаараа та нартайгаа дахин уулзж байгаа даа. Шинэ ийм цогц үйлчлэгийг үзүүлж байгаа даа. Сенас тийм баяртайгаа шүү. Тэгээд өнөөдрийн влог маань энд хүрээд өндөрлөж байна. За тэгээд та бүхэн таалагдсан бол лайк дараад subscribe дарахаа гэх юм утгаарай. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Баярлалаа.